За ер нь бол одоо хурлын дарга алах зогсноор одоо олонх дэмжээгүй байх тогтоол албажна гэж бол байхгүй. Ер нь заавал одоо хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн одоо 51-ээс дээш хувь нь бол одоо дэмжиж тухайн асуудлыг бол одоо дэмжсэн тооцдог. За тухайн үед бол одоо үйлдвэр технологийн паркийн зориулалтаар цементний үйлдвэрийн орчны газрыг одоо үйлдвэр технологийн паркийн зориулалтаар бол одоо зөвшөөрөл олгоё гэсэн ийм асуудал бол одоо хуралдаанд орж ирсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн асуудалд одоо оролцож исэн төлөөлөгч нарын 13 төлөөлөгч одоо хуралдааныг орхио гараа явуулсан байсан. Тухайн эн чинь нэг сунжирч хуралдаад шөнийн 2 цаг хүртэл одоо хуралдаан болсон. Тэгэхээр нийт одоо хуралдаанд оролцсон одоо төлөөлөгчдийнхаа эрцээс тэгээд нөгөө гараа явуулсан төлөөлөгчдийг бол одоо эсрэг санал өгсөн гэдгээр тооцдог учраас бид нар бол одоо тухайн хуралдааны одоо бичлэгийг одоо үзээд энэ одоо асуудал бол дэмжигдээгүй байна гэдэг одоо сүүлд нь тогтоолоо бол одоо залруулж ингэж гаргасан байгаа. Түүнээс ш одоо ердөөсөө одоо Монгол Ардын намын бүлгийн төлөөлөгч нарт би бас хэлж байгаа. Ер нь бол хуралдаантай холбоотой бүх бичлэг бол нээлттэй байгаа. Энэ дээр бол одоо хурлын дарга ямар нэгэн байдлаар одоо тогтоолд өөрчлөлт оруулах тийм ямар ч боломж байхгүй. Анханасаа тийм зарчим барьж байгаа. Тэгээ тийм учраас одоо иргэдийн хурлын ажлын албанд ч гэсэн яг одоо байгаагаар нь асуудлыг гаргаараа гэдэг ийм л одоо үүрэг чиглэлийг өгсөн. Та яагаад алах зөгцөө? Тэр алах зогцохоо асуудал нь бол тухайн хуралдаанд оролцож исэн сууж исэн төлөөлөгч нараас олонх нь дэмжсэн. Гэхдээ нөгөө гараа явсан төлөөлөгч нарын асуудлыг бол тухай тооцоогүй байсан. Тэгээ тэрийгээ бол тэр дор нь одоо манай намын бүлгээс наа чин дэмжигдээгүй байна гэдгийг бол одоо сануулсан. За тэгээд нэгтлаад үзэхэд бол дэмжигдээгүй байсан. Тэгээ тэр дагуу л одоо тогтоол нь албаж явсан байна. Гарч явсан төлөөлөгч нарын шалтгаан нь юу вэ? Танд тайлбар өгсөн үү? Андуураад алах зогчлоо 2 дарга гэж ирсэн шүү дээ. Баяр төлөөлөгч. Тэгээ энэ андуурсан юм уу? Яасан? Тэр бол тухайн үедээ бол нэг хуралдаанд сууж байсан төлөөлөгчдийн олонх нь юунд орцсон байсан. Олонх нь нөгөө дэмжээд санал өгсөн. Тэр утгаар нь бол одоо дэмжээд санал зогсон, алах зогсон. Гэхдээ бид нар бол одоо намын бүлгээс бол за наад асуудал чинь дэмжигдсэнгүй нөгөө сая эрдсэнд орсон төлөөлөгч нар ихэнх нь гараа явцсан байна. Ийм учраас энэ бол одоо унсаан гэдэг ийм асуудал байсан учраас тэр асуудал бол одоо дэмжигдээгүйгээр бол тогтоол нь гараад албаж явсан. Энд ямар нэгэн зөрчил байхгүй энд ердөөс. Төлөөлөгч нар гарч явсан шалтгаан нь юу вэ? Та нарт тайлбар өгсөн үү? За ер нь бол хуралдаан жоохон сунжирсан учраас төлөөлөгч нар бол одоо бас ядарсан байх. Зарим нь бол одоо ингээд хуралдаандаа бол жоохон идэвх сулраад одоо гараа явсан ийм асуудлууд байгаа тийм. Өнөөдрийн аймгийн иргэдийн хурал дээр баг одоо тэн хагсан 11 төлөөлөгч алгаа шүү дээ. 30 төлөөлөгч оролцож байна. Иргэдийн хурлын ажлын албаны зар одоо юмнуудыг нь төлөөлөгчдөө өгсөн юм уу? Яагаад иргэдийн хурлаас бол зар энтриг бол маш одоо тодорхой тавьдаг. За 7 төлөөлөгч бол албан ёсоор одоо чөлөө авсан. За 4 төлөөлөгч бол энэ удаагийн хуралдаанд бол шалтгаангүйгээр тассан юм л байдалтай байна. Тухайлбал шалтгаангүй тасалсан төлөөлөгчдийн нэрсийг та хэлээд өгөөч. Иргэдийн хурлын дарга чөлөө авсан нь хэн баг? За амар санаа дарга бол одоо бүгд найрамдах Хятад улсын Шанхай хотод нүүбээс одоо зохион байгуулж байгаа паркуудын одоо тийм үзэсгэлэнд оролцуулах ийм одоо зөвшөөрлийг засгийн газрын хэрэглэх газраас олгосон. Гадаад харилцааны яамнаас одоо ирсэн бичгийн дагуу бол тийшээ томилолттой ажиллаар явсан байгаа. За болд сайхан төлөөлөгч, анх баяр төлөөлөгч, за ариун төмөр төлөөлөгч, за инх баяр төлөөлөгч, за дээрэс нь бол Алтан Батул төлөөлөгч нар бол чөлөө авсан. За босод одоо манай Баатар үлэг чөлөөлөгч бас чөлөө авсан. За тасалсан төлөөлөгчдийн хувьд бол Булганы Мөнхбат төлөөлөгч чөлөө аваагүй байна. За дээрэс нь Ерөөлт төлөөлөгч чөлөө аваагүй байна. За 4 төлөөлөгч байгаа тийм. Тэгээд энийг эцэнд нь харж байгаа. За өнөөдрийн хуралдааны одоо ихэнх илтгэдэг бол аймгийн засаг дарга тавьж байна. Гэтэл өнөөдөр аймгийн засаг дарга нь яагаад өнөөдөр энэ хуралдаа оролцохгүй байгаа юм бэ? Сая хэлсэн аймгийн засаг дарга бол одоо гадаад томилолттой байгаа учраас аймгийн засаг даргын одоо нийгмийн бодлого, дэд үтсийн асуудал хариуцсан 2 орлогч нь одоо орлоод энэ удаагийн хуралдаанд бол оролцож байгаа. Тэгээд орлогч нар нь бол тухайн асуудлуудыг танилцуулаад явчих одоо бүрэн боломжтой. Ийм учраас бол энэ удаа бол засаг дарга оролцохгүй. Чөлөөтэй 7 тасалсан 4 тэгээд гол илтгэгч өөрөө байхгүйгаа энэ удаагийн хурал хэр үр дүнтэй хурал болно гэж та үзэж байна. Энд бол ямар нэгэн асуудал байхгүй. Хурал бол товлсон цагтаа улиралд нэг удаа хуралдах ёстой. Тэгээ яг энийг бол маш эртнээс 14 хоногийн өмнөөс эхэлж одоо төлөөлөгч нартай мэдгдсэн бэлтгэл ажлыг бол одоо маш сайн хангуулсан. За төлөөлөгч нар бол одоо бас тодорхой шалтгаанаар одоо эрүүл мэндийн шалтгаанаар одоо янз бүрийн гадаад томилолт энтергээд бол
чөлөө авсан ийм асуудлууд бол байгаа тийм. Ардын нам цагийн завсарлага авлаа шүү дээ. 20 минутын 20 минут гэж хэллээ тий. Ер нь одоо нөгөө хурал цаашаа ингээд сунжраад байх уу? Одоо эхний асуудлаа хилцэж дуусаагүй байж байгаа л одоо ингээд завсарлага авч шүү дээ. Нийт асуудал бол 12 байгаа шүү дээ. Өнөөдөр дамжих юм. Амжих юм бол. Тий өнөөдөртөө амжуулна. Амжихгүй бол уралдааныг бас дараагийн өдөр рүү шилжүүлж бас болно тий нээлттэй байгаа тий. Монгол Ардын намын бүлэг удаадараа ингээд завсарлага аваад эсвэл энэ хурал хит одоо үр дүнгүй болох гээд байх юм бол хурлыг хойшлуулах ийм санкц нь юу гэдэг юм? Ер нь бол яг хурлын дарга нэг удаа бол 60 хүртэл минутын завсарлага өгч болно. За хоёр дахь удаага бол 30 хүртэл минутын завсарлага өгч болно. Өгөхгүй ч байж болно тийм. Тэгээ хуралдаан бол бас олонхын бүлэг олонхороо байж байгаа учраас цаашаа үргэлжлээ явахд ямар нэгэн асуудал байхгүй тийм. Танаа намынхан жоохон хуралдаа хариуцлахгүй хандаад байна уу? Өнөөдрийн хурал дээр бол одоо танаа намынханд голчлон засаг даргаас ихтэй дөрийгүй шүү дээ. Энэ аймаг орон нутгийн чухал асуудлыг хилцэж яхад ингээд иргэдээ төлөөлөгчд ингээд хурлаа таслаад байх юм уу? Цаашид энэ нөгөө одоо эрс бүрдүүлэлт гэдэг юм дээрээ танаа одоо хурлын байгууллага хэр анхаарч ажиллах юм бэ? Ер нь бол төлөөлөгчдийн өөрийнх нь бас одоо хариуцлагын асуудал шүү дээ. Ер нь бол хангалттай зар мэдээллийг хүргэж байгаа. Дээрээс нь бол аймгийн стар бол иргэдийн хурлын зөвлөлөөр бол асуудлуудаа оруулаад өөрөө танилцуулаад ингээд өнгөрсөн 5 дахь өдөр бол томилттой явсан байгаа. Тийм учраас бол одоо энд бүлэг дээр асуудлыг бол олон талаас нь хангалттай бас ярьсан, хороодоор хилцүүлсэн, тухайн байгууллагуудаас нь саналуудыг авсан. Тийм учраас энд бол тийм одоо хуралдааныг бол чалгардуулах хэмжээний асуудал гарахгүй гэсэн үг тийм.